Монгол Улсад хүүхдийн байгууллага өсч өөгчсөний 100 жилийн баярыг хүүхэд хайр ирээдүйн урайнд ор орон даяар тэмдэглэж байна. Айн хүндэтгэлийн чуулган төрийн ордонд боллоо. 1925 оны 5 дугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээ хийн өдөр их зохиолч Дашдөржийн нацагт орж 19 настайдан хойчийг залгамжлагч багчуудын холбоог санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага хөдөлгөөний эхлэл болсон юм а. Монгол улс эх орны дайны хүнд бэрх онцлууд буюу 1940-од оноос анхны хүүхдийн туслан байгуулж байсан түүхтэй. 2024 оны байдлаар бүртгэлтэй 61 хүүхдийн туслангийн 53 нь тогтмол үйл ажиллагаа явуулж 91 мянган хүүхэд амарчээ. Монгол улсын хүн амын 37.7% буюу 1.3 сая нь хүүхэд байна. Өнөөдөр та бид хүүхдийн байгууллагын түүхэн цаг хугацааны нэгэн шинэ үечлэлийг эхлүүлэхээр 100 жилийн ой дээрээ хамтран чуулж байна. Нийгмийн үнэт зүйлийг үнэлэх хамгийн тод хэмжүүр бол тухайн нийгэм хүүхдүүдэд хэрхэн хүндэтгэж буйгаар илэрнэ хэмээн Нельсон Манделагийн хэлсэн үг бий. Дэлхийн нийт хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Хиймэл оюун, цахим ертөнц, мэдээллийн хэд урсгал зэрэг нийгмийн шинэ үеийн сорилт донд хүүхдийн төлөө оролцогч тал бүхэн хамтарч хэрэгжихүүц, хэмжигдэхүүц үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хүүхдийн төлөө энэхүү үйлсийг бүх нийтийн үйлс болгон хэрэгжүүлэх хамтын манлайллыг энэ цаг үе та биднээс шаардж байна. Засгийн газар 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарлаж байгаа. Хүүхдийн төлөө баярлалаа. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинжилсэн бүрэлдэхүүнээрээ саяхан хуралдаж Монгол улсад шаардлагатай байгаа 200 гаруй сургууль цэцэрлэг дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хвшлийн түншлэлээр бид эх жил бүрэн шийдвэрлэхээр зөвлөлт дээр шийдвэр гаргасан. Ингэснээр бид 40-с дээш хүүхэдтэй хичээлж байгаа анги танхимыг багасгах, за мөн хүүхдийн 2 дахь гэр болсон сургууль, цэцэрлэг, дотуур байрны чанар стандартыг хангах хамтын ажиллагааны механизмыг дээшлүүлэх ийм чиглэлтэй ажиллаж байна. Нөгөө талаасаа бол одоо энэ хүүхдийн байгууллагыг шинэ цаг буюу одоо Z generation энэ альфа generation-ийн хүүхдүүдэд яавал одоо төлөвшил сайтай зан чанар сайтай хүүхдүүдийг одоо иргэн зөв Монгол иргэн болох төлөвшүүлэхэд энэ хүүхдийн байгууллагуудын үүргээр яг юу ах вэ гэдгийг тодорхойлж байгаа тийм ээ. За тэгэхээр одоо үндэсний зөвлөл бол өнгөрсөн 7 хоногт хуралдаж өчигдөр засгийн газрын хуралдаанаар болвол одоо шийдвэр гаргаад за хамгийн түрүүнд одоо хүүхдийн төлөө фонд сан бол одоо 25 тэрбум төгрөг өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд энэ Монголын ард түмний хандвар цугласан байна тийм ээ. Тэгэхээр энэ 25 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд одоо маш том бүтээн байгуулалтуудыг яа гэдэг өнөөдрөө санал хураалгаад за ингээд Монгол улсад бол хүүхдийн одоо шинжлэх ухааны одоо паркийг одоо бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй юм байна. Ер нь цаашаа энэ хүүхдийн төлөө фондын мөнгө бол хариуцчих хэрэгтэй тийм ээ. За мөн одоо ингээд ард иргэд маань хамтарч одоо энэ бүтээн байгуулалтуудыг хийдэг. За энэ сан бол хамгийн шилэн тийм хамгийн одоо хяналттай ийм сан байх хэрэгтэй. Нөгөө талаас бол байнга хариуцж явах одоо энэ механизмыг дээр яаж хийх вэ гэдэг хамгийн чухал байна. Засгийн газар 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарлаж хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр шинжилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж шаардлагатай байгаа 200 сургууль цэцэрлэг дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болжээ. За энэ 100 жилийн 70 жилийн түүхт нь бид нар яг одоо социалист нийгминд амьдарч исэн буюу одоо тэр үеийн яг төр засгийн бодлогоор хүүхдүүдэд хамгийн их анхаардаг хөгжүүлдэг, за нэг хүүхдийн хүмүүжлийн төлөө нийтээрээ санаа сэтгэлээ тавьдаг ийм цаг үед бидний ээж аав, бидний эмээ өвөө одоо хүн болж исэн. Бид нар одоо миний хувьд бол одоо тэр цагийн хамгийн сүүлийн одоо хүн болсон хүн ч үеж магадгүй. Тэгээд 1990 онд бид нар зах зээлийн нийгэм шилжсэнээс хойш олон хүүхдүүд эзэнгүүтсэн, сургууль завсарцсан. За бүр 40 мянган хүүхэд 92-оос 95 онд сургуулаа завсарцсан байдаг. За бид нар бол энэ одоо 90 оны үед бид нар ямар алдаа гарсан бэ гэхээр төрийн хувьд ч тэр гэр бүлийн хувьд ч тэр хүний хөгжлийн бодлого алдагцсан гэж хэлж болно. За энийг одоо 30 жил явсны дараа 2020 онд олж хараад ингээ алсын хараа 2050-ийн гол хөгжүүлэх бодлого нь хүний хөгжил юм байна гэдгийг тодорхойлоод ингээд одоо бид нар шинэ зууны мөн 2050 он хүртэлх хүний хөгжлийн хүүхдээ яг ямар хүн болох гэж
ямар бодлогоор ямар хүн болох юм бэ гэдэг дээр хамгийн гол анхаарлаа тавьж байгаа ийм он цаг, ийм түүхэн цаг үе бас байна гэж хэлж болно. Өнөөгийн нийгэмд бол үзэл бодлоо илэрхийлэх чөлөөтэй ихтэй болцсон байгаа. За гэхдээ хүүхдүүд маань одоо ингээд нүүр хагараагүй гэх юм уу? Ингээд маш их айдаг, хинэгнээс маш их айдаг. За хүмүүс намайг юу гэж хэлэх болоо тий? Одоо намайг ер нь юу гэж бодох болоо гэснээсээ болоод ер нь чимээгүй яваад үе тэмгийн дээрлэхээс гадуурхалтад маш их хүртдэг. Ерөнхийдөө бол тэр тал дээрээ жоохон сул талтай гэж ойлгодог би. Ерөнхийдөө бол бас Монголын хүүхдүүд ээлгүй зүйлүүд Монголд маш их байгаа. Тэднийгээ засаад төвжүүлчихвэл ерөнхийдөө бол Монголын иргэд бас хэрэгэлтэй гэгээтэй гэж бодож байна. Энэхүү одоо ингээд ийм юмд оролцох сэтэл төрүүлсэн сургуулийнхаа багш нарт маш их баярлалаа. 100 жилийг алдаа үзсэн байна. Энэхүү 100 жилийн баярын үйл ажиллагаанд нийтдээ 15 хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болж 100 хүүхэд оролцож байгаад миний бие туйлын их таатай байна. За мөн дээрээс нь нэмж хэлэхэд Монгол улс маань 2024 онд хүүхдийн одоо хуультай болсон байгаа. Энэ хууль маань манай монгол хүүхдүүдийн эрх болоод зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр өгч байгаа гэж би бодож байгаа. За тэгээ миний хувьд бас өөрийн хүүхдийн удирдлагын байгууллагын зөвлөх учраас энэхүү хуулиа олон хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлж олон хүүхдэд сурталчлах өөрийгөө оролцоо гүйцэтгэж ажиллаж байна. 2017-оос 2024 онд гэр бүлдээ зөвлөгөө өгөх 38 төв танхимыг байгуулж жилд дунджаар 318 мянгаас 416 мянган иргэн зөвлөгөө авсан байна. Түүнчлэн 2021-с 2025 онд олон улс төв дэлхийн соёл урлаг спортын урдаан тэмцээн наадам олимпиадад 470 хүүхэд амжилт үзүүлэн оролцож хүүхдийн төлөө сангаас 890 сая төгрөгийн урамшуул дэмжлэг олгосон байна. 2025 онд Монголын хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил төдийгүй Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэн орсны 35 жил, хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байгаамаа.